Боскомб хөндийн нууц 2 дугаар хэсэг. Джеймс Бишин бол өвгнийг хэн алсан хэрэг вэ? Хэн бэ гэж үү? Таныг 2 зүйл анхаараач гэмээр байна. 1-дүгээрт ам алдсан хүн нуурын дэргэд ямар нэгэн хүнтэй уулзах гэж явсан. Хүн нэгэнт эзгүй байсан болохоор тэр уулзах хүн өөрийн нь хүү байж болохгүй ба өвгөн өөрөө хидийд буцаж ирэхээ мэдэхгүй байжээ. 2-дүгээрт адагдсан хүн хүүгээ эргэж ирснийг мэдээгүй байхдаа купи гэж хаширсан болохыг гэрчүүд зааж байна. Энэ хэрэгт байгаа шийдвэрлэгч юм нь энэ 2 байгаа юм. Хоолмсын зөгнөж хэлж байсан ёсоор шүн бороогүй өнгөрч маргааш нь нэг ч үүлгүй тунгалаг сайхан өглөө боллоо. 9 цагт Лестерд бидэн дээр сүүхт эргээр ирж улмаар бид бүгдээрээ Боскомбын хиймэл нуурыг зөрөн гарцгаалаа. Сүрхий санантай Тойрноргой би их муу байгаа юм чинь найдваргүй гэж хэлсэн гин мэлээ гэж Лестердийн хэлэхэд Хоолмс асуусан. Ахимаг насны хүн үү? 60 орчим насны хүн л дээ. Гэвч колонийн оронд байхдаа биеийг муудаж болсон хүн өвдөд ч удаж байгаа юм. Энэ хүн амны хэрэг айхтар сүрхий нөлөөсөн байна. Тойрнор бол Маккартийн хуучин найз хүн байсан. Маккартид их ачтай тустай байсан хүн гэж би хэлэх байна. Маккартид нэг фермээ үн төлбөрг өгсөн юм. Эн чинь маш сони юм да. Тийм ээ. Маккартид янз бүрээр тусалдаг байжээ. Тойрнор нь талигачид их сайн байдаг байсан гэж хамаг амтын яригдсах юм. Тийм би. Маккартийн өөрийн эд хогшил гэх юмгүй. Тойрнорын их ачийг хариулах ёстой хүн баймаар байтлаа өөрийн хүүг Тойрнор ахватай гэрлүүлэх тухай хэлбэл олдхон тэр гэсэн маягтай итгэл дүүрэн ханхалзан ярьж байсан нь хачин юм шиг санагдахгүй байна уу танд? Бас бидний мэдэж байгаагаар Тойрнор өөрөө энэ хэрэгт дургүй байсныг бодоход бүрч хачин юм. Та үүнээс ямар нэгэн дүгнэлт хийхийг хүсгүй байгаасан болов? За, ахаад нөгөө л хийсвэр дүгнэлт рүү ахнэ гэд Лестерд над руу нүдээ ирмэж. Бодит баримтуудын учрыг олоход бэрхшээл нь хүрэлцээтэй л байна. Тэгэхэд бас онол таамаглал хоёрын хойноос хөөцөлдгөөч болио гэв. Даны хэлдэг зөв. Баримтын учрыг олох тийм ч амар бишээ гэж Хоолмс бодол бодон хэлв. Лестердийн ямаан омог нь хөдөлж. Ямар ч байлаа гэсэн би нэг баримт тогтоосон бич зүрлөө. Тухайлбал эцэг Маккарти өөрийн хүү Маккартид алагдсан ба үүнийг үгүйсгэх гэсэн бүх оролдлогоо бол хоосон мөрөөдөл болно. Яах вэ дээ? Мөрөөдөл гэдэг чинь манангаас тунгалаг л да гэж Хоолмс инээгээд. Би андуурч байгаа биш бол нөгөө ферм энэ байх шиг байна. Тийм ээ. Маккартийн ферм энэ байгаа юм. 2 сайхан байшин занас чулуун дээвэртэй. Хөх сарл өнгөтэй ханан дээр нь чийгээс шар өнгийн толб тогтжээ. Цонхны туруудыг буулгасан ба яндангаас утаа гарахгүй байгааг нь бодвол хүн суудаггүй байшин шиг харагдана. Бид үүдийг нь тогшлоо. Зарц хүүхэн Хоолмсын хүссэн ёсоор гэрийн эзэн өөхөх үедээ өмсөж байсан гутал. Түүнчлэн Джеймсийн ботинкийг бидэнд үзүүллээ. Хоолмс эд бүгдийг тус бүр 7-8 удаа хэмжиж аваад хашаа руу цуг орно. Тэндээс гарсан харгууг дагаж Боскомбын нуур руу зүглэв. Ямар нэгэн юмны хазуун мөрөөр орох үедээ Шерлок Холмс эрс өөр болдог билээ. Одоо яг тийм болоод байв. Өөрийг нь танихад бэрхтээ болжээ. Нүүр царай нь нэг л хиймэртэй болж, хөмсг нь 2 хар зураас болон тогтоод, нүд нь гам болд мэт гялалзсан. Нүүр нь газар тийш хандаж, мөрлөө уруула тас жимиж, шүрмслэг урт хүзүүн суд судс мэт гүрийн. Өөрийнхөө ажилд шамдан улайраад асуусан юмд заримдаа хариу хийхгүй. Сайн бол уцаарлаж аман дотроо юм дүнгэнэ. Хоолмс Боском нуурыг чиглэн ногоон зүлэг ба ойн чөлөөгөр байгаа мөрийг даган дуу чимээч үгүй түргэн хатгална. Азрын хөрсөн чийг намагтай, харгуу зам, ногооны зах сэжүүр дээгүүр олон хүний хөлийн мөр байна. Хоолмс заримдаа түргэн, заримдаа зогтсон явах бөгөөд бас нэг удаа зүлэг рүү мөрийж явлаа. Лестерд бид 2 хойноос нь даган явна. Ирүүлж их л тайван, үл тоомсорлсон байдалтай алхална. Би ч яах вэ? Өөрийн найзыг гүнээ сонирхов. Хөдөлгөөн бүр. Энэ тодорхой зоригтой юм гэдэгт бат итгэн явна. Маккартийн ферм, Терпергуэн парк 2-ын зааг дээр Боскомбын нуур оршдгийм байна. Ойн талд газрын баян эзний байшингийн дээгүүр бяцхан улаан цамхгууд харагдана. Фермийн талын ойн өдгөн бөгөөд ойн цоорхой ба нуурыг имжин байгаа зэгсний завсарт хориод алхам хэртэй өргөн нойтон ногоон талбай байна. Лестерд бидэнд хүүр хөвцсөн газрыг зааж өглөө. Газар нь маш нойтон байсан тул тэр хүний унсан мөрөн тодхон харагдаж байлаа.
Хооломсын царай сэргэж анхаарн ажиглаж байгаагаар нь гიშгэгдсэн ногоо түүнд маш их юм зааж өгч байна гэж би ойлголоо. Тэр мөр хөөж байгаа нохой мэт эргэн тойрон гүйж байснаа Хестредэд хандаж асуусан нь та яах гэж нуурлуу утсан юм? Би ямар нэгэн зэвсэг олдох болов гэж усанд шүүрдэж байсан юм. Та яаж чимээгүй. Би завгүй байна. Таны дотгошоо маяга зүүн хүй чинь энд эргэн тойрон гიშгэлсэн байна. За энд зэгс рүү ороод алга болчихлоо. Үгүй, би энэ газрыг давтчихаагүй байхад ирсэн бол хичнээн амархан байхсан гэж. Захирагчтай хамт ирсэн улсын мөр энэ байна. Эдний мөр 6 юм уу 8 фунт газарт өөр улсын мөрийг баллаж орхисон байна. Гэвч энд нэг хөлийн 3 ширхэг мөр үлдэж. Хооломс томруулагч шил гаргана. Борооныхоо нөмөргийг газар дэвсээд нарийн сайн ажиллах гэж газар хэвтлээ. Тэр бидний хэн нэгэнтэй нь биш, харин өөрөө өөртөөгөө үргэлж ярина. Залуу Маккарти мөр энэ байна. Тэр чинь 2 удаа явсан байна. Нэг удаа их хурдан гүйсэн байна. Тэгэхэд нь гутлын үжмий тодхон мөр үлдээж байхад үсгийн мөр нь бараг мэдэгдэхгүй байна. Түүний хийсэн юм гэвэл энэ байна. Аавыгаа газар дээр хөвтэйг хараад гүйсэн мөр нь энэ байна. Аавын нааша цаашаа явж байсан мөр нь энэ байна. Эн чинь юу гэгч вэ? Хүүн энд зогсоод ярьж байхдаа бууныхаа бөксөөр тулж байсны мөр вэ шүү. Эн чинь юу вэ? Эн чинь юу гэгч вэ? Оосортой юм. Тэгээд бас ер бишин шаахаа гэж. Энэ шаахаа чинь ирж тэгээд явж дараа нь буцаад ирж тэгдэггүй яах вэ? Пальто юм уу? Хүнжлээ авах гэж илэрээ биз? Хаанаас ирсэн юм дээ? Хооломс мөрөө алдаж онон хойш урагшаагүй нь эцэст нь бид ойроо орж энэ хэсгийн хамгийн том модны сүдэрт ирж зогслоо. Хооломс тэр модыг нэгэн удаа тойроод дахин төрүүлгээ харж хэвтэв. Хооломс зөвхөн шороогоор үл баран модны үндсийг хүртэл томруулагч шилээрээ эргүүлэн тойруулан үзэх ба хог гимээр имийг дугтууд цуглуулж модны навч хуурай мөчрүүдийг нааш цааш болгон их л удаан хэвтлээ. Ногоон дээр хөвцсөн нэгэн жижиг чулууг авч сайтар ажиглан үзээд далд хийчихлээ. Тэгээд дараа нь харгуй замыг даган ой дундуур явж их зам руу гарч ирэхэд бүх мөрнүүд алдарлаа. Хооломс өөрийнхөө байдлаар өгүүлрүүн. Эн чинь том сонирхолтой хэрэг юм да. Энэ байшингийн баруун хэсэгт захирагч Моран суудаг байхаа. Би бушуухан яваад Морантай хідэн үг сольж орхиод бас нэг зурвасч бичиж магадгүй. Тэгээд ирье. Дараагаар нь цайндаа явцгаая. Та хоёр сүүх рүүгээ очиж байл та. Би төдхөн хүрээд ирнэ. Бид 10 минутын дараагаар сүүх дэргэнд суун Рос руу буцаж явлаа. Хооломс ой дотроос авсан нөгөө чулууга авч явна. Тэр чулууга заан хэлсэн нь Лестред та үнийг сонирхож болох юм. Хүн амны хэргийг энэ чулуугаар үлдсэн байна. Харагдах мөр юу ч алга шүү дээ. Мөр ч алга л да. Тэгээд та яаж мэдж байгаа юм? Энэ чулууны дүр нь ногоо ургасан байна. Тэнд энэ чулуу хэдэн өдөр хэвцсэн байна. Энэ чулууг хаанаас авсан нь харагдахгүй байна. Чулууны хэв нь шархны байдалд яг таарч байгаа юм. Өөр зэвсэг хэрвэлсэн шинж алга. Алсан хүн нь өндөр биетэй. Солгоо баруун хөлн доглон. Гөрөөчн хүний өмсдөг савхин готтой. Гутлын үлмийн зузаан. Саарл пальттай. Инэтхэг янжуур татдаг. Тамхины хайрцаг хэргэлдэг. Хармаандаа ирэн могсон тонгорог худаг авч явдаг хүн алсан байна. Өөр олон шинж тэмдэг байна. Гэвч энэ нь бидний эрэлт хүрэлцээтэй л дээ. Лестред инээд алдана. Би урдынхаа адилаар үл итгэгч хэвээр л байна. Онорч сайхан эдэлтэй. Гэвч бид Английн шүүхэд очоод муухаг мулгуу төлөөлөгчдтэй ажиллах болно шүү дээ. Үзье л дээ гэж Хооломс таймнаар хариулна. Та өөрийнхөө дураар ажиллаж болно. Харин би бол хувийнхаа аргыг хэрэглэх болно. Би өнөөдөр өдөртөө завгүй байна байх. Тэгээд орой галт тэргээр Лондон руу буцсан ч үсттэй. Хэрэгээ дуусалгүй хайчаад уу? Үгүй, хэрэг дуусна л та. Хүн амны хэргийг нууцна. Нууц нь олдсон. Ямар хүн? Хэн алсан хэрэг бэ? Хүн алсан тэр хүний байр байдлыг танд би тооцсон шүү дээ. Үгүй, тэр чинь хий юм бэ? Түүнийг олж ядах юмгүй. Эн чинь хүн зөөнтэй газар шүү дээ. Лестред далмөр руу хавчиж. Би бол зөвхөн ажиг төрлийн хүн юм. Үнэндээ доглон хүлтэй солгой хүн ирээд тэнэж явж яагаад ч чадахгүй. Тэгвэл би Скотланд Ярдийнхны доог болж гүйцэлгүүдээ гэхэд Хооломс амарлингүй байдлаар хариулсан нь. Яахаа өөрөө мэд. Би танд боловцоо олгосон шүү.
Танаа буусан зочид буудал энэ байна. Баяртай. Би явхаасаа өмнө танд юм бичнэ. Бид Лестридээс салаад буудалтай хурж ирэхэд өглөөний цай бэлэн болсон байр. Хооломс юм бодсоор байр. Хооломсын нүүр царай нь маш төвөгтэй байдалд байгаа хүний царай мэт. Ширээ цэвэрлсэний сүүлээр хооломс надад хийсэн нь. Ингээд байна Ватсон. Энэ зөөлөн сандал дээр суу. Танд би нэг жаал зугаа юм ярий. Би юу хийхээ мэдэхгүй борчоод байна. Та надад зөвлөгөө өгвөл би баярлах байна. Янжуур тат. За тэгээд миний яриаг сонсооч. Дуртаяа сонсъё. Залуу Маккартийн ярианы дотор та бидэнд даруй гайхалтай санагдсан 2 баримт бий. Энэ баримтууд таныг залуугийн эсрэг, намайг түүний талд оруулсан. Тэдний нэг нь хүүгийн хэлснээр аав нь хүүгээ харахаас өмнө пи гэж хаширсан. 2 дугаар нь харахарт гэдэг үгийн тухай хачин мөчөг байгаа юм. Үхэж байгаа хүн аман дотроо хид хідэн юм хэлсэн боловч хүүн ганцхан рат гэсэн үг олж сонссон хэрэг. Энэ 2 баримт бидний мөрдхийгөөс ихэдбэл зохих гол цэг юм. Залуу хархуугийн ярьсан бүгд нь үнэн юм гэдэг таамаглалаас бид эхлэх хэрэгтэй. Купи гэж хаширсан явдал ямар ач холбогдолтой юм бэ? Энэ нь хүүд хамааралгүй болох нь хартал ил байгаа юм. Ер нь хүүгээ Бристолд байгаа гэж Маккарти бодож байсан хүм. Джеймс тэр 2 санамсаргүй ойртсон байна. Купи гэдэг үг бол уулзах гэж явсан нөгөө хүний анхаарлыг татах ёстой байсан байна. Купи гэдэг чинь Австрали хүмүүсийн хэрэгэлдэг дуудсан чанарын үг байгаа юм. Боскомп нуурын дэргэд Маккартитэй уулзахаар болцсон хүн нь Австралид ямар нэгэн хамааралтай хүн юм гэж бодож болох ноцтой үндэс байгаа юм. За тийм юм бол рат гэж юу нутгатай юм? Шерлок Холмс хармаанаасаа ивхэтэй цаас гарган ширээн дээр дийлээд Виктория гэдэг колони улсын газрын зураг байгаа юм. Би өчигдөр Бристолиос цахилгаанаар захиалан ирүүлсэн юм. Гэд зургийн хагасыг алгаараа таглаж. Энэ юу гэж байна гэж надаас асуулаа. Арат гэж уншлаа. За одоо гэж Холмс асуугаад гараа авчлаа. Балдарат. Яг үнэн. Эцгийнхээ хэлэхэд хүүн хагас дутууд уулсан үг бол энэ юм. Маккарти алсан хүний нэрийг хэлэх гэж оролцсон байна. Балдаратад суудаг байсан тэрч гэх юм уу та? Эн чин гайхалтай юм байна. Энэ бол хартал их юм. Би ирэл хийх газраа тавчилж баг болохлоо шүү дээ. Бор палттой гэдэг бол 3 дугаар тэмдэг байна. Бид одоо Балдаратаас ирсэн Австрали хүн хүрэн палтооны эзэн гэдэг баримжаатай болох нь энэ. Яриаггүй. Цааш нь нуурлуу очход гагцх үү фермер дамжих юм уу? Эсвэл нутгийн биш хүн ож очмооргүй замаар явах хэрэгтэй. Ингэхлээр тэр хүн чинь эндхийн хүн байх хэрэгтэй. Зүйтэй. Тэгээд тэндх газрын шороотой танилцсан манай өнөөдрийн явдал уул хэрэгтний биед хамаарах хідэн жижиг зүйлүүд олж тогтоох бололцоог надад өгсөн юм. Би энэ бүхнээ тэнэг толгойд Лестердэд мэдгдсэн. Та энэ нарийн юмсыг яаж тогтоов? Та миний аргыг мэднэ. Миний арга бол жижиг зүйлүүдийг анхааралтай ашиглах явдал дээр үндэслэгдсэн юм. Та хүний асхмын уртаар түүний өндрийг барагцаалан олдгийг чинь мэднэ. Өмссөн гутлын мөрөөр нь тодорхойлж чадах юм. Тийм ээ. Тэр хүнийх тун хачин гутал шүү Ватсон. Харин доглон гэдгийг та юугаар мэдвэ? Баруун хөлийн мөр нь зүүн хөлийнхөөсөө дандаа бүдэг байсан. Баруун хөл дээрээ төдийл хүчтэй тулгуурлаагүй байна. Яагаад гэлээ? Доглон болоод л тэр. За солгоо юм гэдгийг юугаар мэдэв? Мөрдлөлийн үед эмчийн заалтыг уншиж байхад шархны байдлыг та ч өөрөө гайхаж байсан шүү дээ. Араас нь цогсон мөртөө зүүн гар талд нь цогсон байсан. Солгоо хүнээс өөр ямар амтан ингэх юм бэ? Эцэг хүү хоёрыг ярилцаж байх үед тэр хүн чинь модны цаан зогсож байж. Тэрч байтугай тамхи татаж байсан байна. Би тамхины үнс олсон. Тамхины олон янзын зэрэг дугаарыг зориуд судалж байсныхаа үндсэн дээр тэр хүн энтхэг янжуур татаж байжээ гэдгийг батлах байна. Үнс олчоод тамхины язорыг сайтар ирсэн. Тэгээд Роттердамд үйлдвэрлэдэг янжуурын язор олсон. Энэ нь энтхэг янжуур юм. За соруултайг нь яаж мэдэв? Янжуурын үзүүрийг амандаа зууж байгаагүйг би лагтай мэдэж авсан. Тэгэхээр тэр хүн нь соруул хэрэгэлдэг хүн юм. Янжуурын нэг үзүүр нь тайрмал байсан. Тэгхтээ шүдээр тас хатсан биш. Бас огтлсон нь тэгш бус байсан. Эндээс мохоо хутганы тухай дүгнэлт би хийсэн юм. Холмс, та энэ хүнийг
Тойруудад гарахын аргагүй тор татаж, харин гимгүү хүний хүзүүнд углаатай байгаа үххийн гогцоор тастаж түүний амийг аварчээ. Энэ бүх шинж тэмдэг ямар хүний зааж байгааг нь ч би ойлголоо. Алсан хүн нь зарц манай зачдын өрөөний үдийг нээж нэг хүм оруулаад Джон Тернер гуй гэж танилцуулав. Хаживдар боловч буйртай байрын нэг хүм орж ирлээ. Яаралгүй бөгөөд доглон явах ашхаа бүхтэр нуруу зэрэг нь харвал арчаагүй өвгний байдалтай боловч өргөн зоримог нүрийн байдал ившүүд хөл гаргиж лот том хартал бие сайтай ир зөрөгтэй хүн болох нэлт. Тэр хүн уулаас эргэтэн дахтны байртай хэдий гэлээч царайн зэвхий дааж уруул сэгтэн хөхөрсөн аж. Ямар нэгэн зүйлээр өвхтлээ шаналж яваа хүн болохыг би хараад мэдэв. За та энэ диван дээр суу гэж Холмс ээлдлэр игүүлээд. Та миний захиаг авсан уу? Гэв. Авсан. Захирагч надад агчиж өгсөн. Бодлон шууган гарахгүй тул надтай энд уулзахыг хүсэж байна гэж битсэн байна гэлээ. Би танахаар очисон бол цуурхал дэгдэх асан биж би бодож байна. Та надтай юунд уулзах гэвэ? Гэд ядарсан нүдэнд нь айхлын тэндэг илэрч өөрийнхөө асуултын хариултыг дуурчихсан юм шиг байдалтайгаар манай найзыг ширтэн суун. Тийм ээ. Гэд Холмс зочны үгэнд нь биш харин харцанд нь хариу болон хэлээд. Та таасан байна. Маккартийн тухай бүх юмыг би мэдэж байгаа гэхэд нь өвгөн хоёр гараараа нүрээ таглаж дуу алдан өгүүлсэн нь. Өршөөлт бурхан минь. Би харин Джеймсийг шийтгүүлэхгүй байсан юм шүү. Хэрв энэ хэрэг шүүхэд хүрсэн бол би үннээ хэлэх байсан юм. Нээрээ шүү. Үүнийг сонсох над их аятайхан байна. Диж Холмс төв өгүүлв. Хэрвээ би охингүйсэн бол энэ бүхний тухай аль хэдийн хэлэх байсан. Энэ явдал охины минь зүрхийг харлуулах байсан. Намайг баригдаж гэдлийг дуулахтайгаа зэрэг сэтгэл нь харлаад явчих хүм. Баривчлахад хүрэхгүй байж ч болно. Юу гинэ? Би аль биесны мөрдөгч биш. Танаа охин намайг ирнэ үү гэж хөөсөн юм. Би ч түүний ашиг тусын тулд ажиллаж байгаа. Ямар ч байлаа гэсэн залуу Маккартиг суллалгүй болохгүй. Би үхэх гэж байгаа хүн. Илэгний өвчнөр өвдөөд олон жил болж байна. Сараас давхгүй байх гэж миний эмч хэлж байна. Гэлээч хэсэн шоронд үхснээс өөрийнхөө гэр оронд өхвөл дээр юмсан. Холмс суудлаасаа босож үзэг аваад ширээний дэргэд суулаа. Тэр урдаа хэсэг цаас тавьжээ. Тэгээд өвгөнд хандаж. Та бүх үннийг ярьжээ л. Би хийснийг чинь бичиж авъя. Та гарынхаа үсгийг зурж орхиорой. Ватсон гэрч болно биз? Маккартийн амийг аварч болохгүйд хүрвэл таны гимээ хүлээсэн тухайг шүүхэд толиулан тавих болно. Хамгийн эцсийн гарцаагүй байдалд хүрээгүй цагт дээр дурдсан зүйлийг үл хийн гэж би танд амлая. Тернер өвгөн үүнд. Над дургуцх юм алга. Шүүхийн ажиллагаа болтол би амьд байна гэдг нь эргэлзээтэй юм болохоор надад ялгаагүй юм. Дагцгүй Алисаг л энэ хүнд явдлаас хаацайлах гэсэн юм. Би танд бүгдийг нь учирлан ярьж өгье. Та надад үнэмшээрэй. Та тиймэрхүү хүний саврт бүү орог. Би 20 жилийн турш тэр хүний эрхэнд байсан. Намайг тэр баллаж орхилоо. Түүний эрхэнд яаж орсноо юуны өмнө ярив. Энэ нь 60-аад оны ихэнх үеэр Австрали улсад ардны баялаг ирж байсан цагт юмсан. Би тэгэхэд нас залуу, энэ төр имийг болдоггүй байлаа. Тэгээд нэг өөдгүү хитэн хүнтэй нийлэн архичин болж эхэллээ. Миний хувийн алт гаргах ажил том бүтлгүй байж үлээ. Тэгээд би их зам тосож гөрөөлдөг болсон минь эндхийн хүмүүсийн ярьдлаар бол дээрэмчин болсон хэрэг. Бид 6 хүн байсан юм. Бид ёстой дур зоргоороо хамгийн зэрлэгээр амьдарч уурхаа руу явж байгаа вагоныг дайран довтолж тонон дээрэмддэг байлаа. Колонийн орнуудад одоо болтол Баларатын бүлгийнхний тухай хүмүүсийн санаанд байдаг. Намайг Баларатын хар Жек гэж хочилдог байсан юм. Нэг өдөр Баларатаас Мельбурн хот руу хамгаалагч нартай тэрэг алт тээж явлаа. Бид тосож байгаад түүнийг дайрлаа. Харж явсан цэрэг нь 6. Бид ч бас 6 хүн байсан болохоор энэ нь тиймч амаргүй хэрэг байлаа. Бид 4-ийг нь шууд алж орхилоо. Гэвч олдсондоо хүртэл манай 3 хүн алагдлаа. Би тээвэрчний толгойд гар бууга толголоо. Энэ нь Маккарти байсан юм. Түүний өөдгөөнүүд нь миний нүүрний бүх шинж тэмдлийг санаандаа тогтоох гэсэн юм шиг ширцээр байсан боловч би түүнийг өрөвцсөн. Тэгэхдээ буудчихаагүйдээ би харамсдаг юм. Бид олдсныхоо артыг авч баян мус болцгоогоод Англид явцгаасан болоо. Би энд ирээд өөрийнхөө нөхдөөс ангиж ирж
тайван чөлөөтэй төв шударгаар амь зууя гэж шийтсэн. Би одоогийн байгаа энэ газрыг худалдан авч, урдынхаа хийсэн нүглийг нэмгэлэх гэж сайн юм хийхийг л хичээдэг байлаа. Нэг үгээр би амьдралдаа шинэ хуудас нээсэн юм. Маккартийн саруунд орохыг болтол юм болгон сайхан байдаг байлаа. Би нэг удаа мөнгөний ажлаар Лондонд ирсэн чинь харин Regent Street-ийн тэнд Маккартитэй дайралтаж орхилоо. Тэр чинь бүр нэг норж орхисон хүн болчоод байж үлээ. Маккарти миний ханцуу дээрээс зуурн авч. Би дахиад уулзах нь эндээ Жек минь. Бид чиний төрөл садан шиг чинь их дотн байх болно. Би хүүтэйгээ хоёулаа. Чиж бид хоёрыг авахаас татгалзахгүй үсттэй. Хэрвээ чи татгалзтiin бол Англи орн чинь хууль хүндэтдэг сайхан газар да. Ганц хашгирвал цагдаа биш шүү дээ гэж хэлжүүлээ. Тэд ч манад хүрээд ирлээ. Би ч тэднээс ангижирч чадсангүй тэр цагаас хойш миний өмчит газрын хамгийн сайн хэсгүүдийг үн төлбөргүйгээр ашиглаж ирсэн юм. Тэд нар чинь миний явсан газар бүр Маккартийн залрахгаар инээмсэглэн байх нүүр үргэлж харагдаж байх шиг байдаг байлаа. Алиса минь өсөөд ирэхэд бүрч доор болж эхэллээ. Намайг өөрийнхөө өнгөрсөн байдлын тухай охиндоо мэдэгдэхгүйг маш их хичээж байдгийг минь Маккарти утсан ч үгүй тааварлан мэджээ. Хамгийн эцэст миний өгч чадахгүй юм шаардахыг нь болтол би түүнд газар, мөнгө, орон барилга зэрэг хүссэн юм болгоныг нь огтхонч маргаангүй өгсөөр л байсан. Намайг охиноо өг гэж шаардлаа шүү. Миний өвчтэй байдлыг далимдуулан өөрийнхөө хүүг миний өмчит газрын эзэн болгож авбал зүгээр юм гэж тэр бодсон бизээ. Би энэ тухай ярихгүй байсан. Би Маккартитэй ураг төрөл болохыг юрдөө хүсээгүй юм. Би хүүгийн тухайд өөдгүй юм бодсон хэрэг бишээ. Үгүй тийм биш. Харин Маккартийн хүү юм болохоор л тэр. Маккарти надыг сүрдүүлдэг боллоо. Намайг мэдээл гэж би түүнд хэлсэн. Бид хоёр нуурын дэргэд уулзаж ярилцах ёстой байсан юм. Намайг очиход Маккарти хүүтэйгээ зогсож байлаа. Би модны цаан тамхиа татаад л хүдэж байлаа. Би түүний хэлж байгаа ямиг нь дуулчаад миний сэтгэл дотор хамгийн хар бодол орж ирлээ. Хүүгийнхээ дуртай эсхийг үд харгалзан Алисатай гэрэл гэж шаардаж байв. Ийм хүний гарт ертөнцийн юунаас ч илүү хайрладаг ганц охинтойгоо орно гэхээс л галзуурмаар орж ирлээ. Би тийм холбоог тасалж чадахгүй бич үү? Би үхийн даваан дээр гарсан хүн. Би уул болцлыг сайтар ойлгосон ба хүч чадaltaа болоод нэгэнт зүрхэллээ. Харин миний тухай ямар дурсгал үлдэх вүлээ охин минь? Яанда. Би энэ муу өөдгүй хүнийг мөнх дуугүй болгоснороо аль алийг нь аварч чадах байлаа. Би үүнийг үйлдсэн хүн шүү. Хоолом савгай минь. Хэрвээ хэрэгцээ тохиолдвол дахиад ч гэсэн хийхсэн. Өөрийнхөө орсон хавханд охиноо оруулж яагаад ч болохгүй байсан юм. Би түүнийг өөдгүй муу хорт могоо байгаа юм шиг өчүүхэнч хайрлах сэтгэлгүйгээр алсан. Аавынхаа хашгирах чимээгээр хүүн гүйж ирсэн. Би зүхтэж явхдаа палтогоо унгаж орхиод түүнээ авах гэж буцаж ирсэн юм. Гэвч би ойд нэгэнд хүрсэн байсан. Болж өнгөрсөн явдлын тууштай үнэн нь эндэ. Өвгөн өөрийнхөө өчиг түсэг зурах зурна. Хоолмс. Таныг цээрлүүлэх нь миний үүрэг биш юм гэв. Ирхмэ. Та одоо яах гэж байна? Таны биеийн байдлыг харгазаад яах ч гээгүй байна. Та төлөөлөгчдийн шүүхийн өмнө хариуцахгүй байх гэдгийг өөрөө ч мэдэж байгаа биз? Би таны үнэн зөв өчгийг хадгалах болно. Харин Маккартиг шийтгүүлэхэд хүрвэл түүнийг гарцаагүй хэрэглэх болно. Хэрв түүнийг шийтгэхгүй өнгөрүүл таны өчгийг нэг ч хүн уншиж үзэхгүй, таны нууц ч хадгалагдах болно. За тэгвэл замдаа сайн яваарай гэж өвгөн хилээд чичсэн дагжиж, уйг нь салгалсаар алгуурхнаар гарч одлоо. Хоолмсын бичиж өмгөөлөгчд өгсөн зарим ноцтой өмгөөлөхийн ачаар төлөөлөгчдийн шүүхээс Джеймс Маккартиг сулсан даргасан болоо. Өвгөн Тернер бидэнтэй уулзснаас хойш 7 сар хэртэй амьд байсан ба харин одоо тэр нэгэнт нас орсон тул Джеймс, Алиса хоёр гэрлэн сууж 60 цингэх ба. Боскомб хөндийн нууцыг хизээч олж мэдэхгүй юм гэдэгт найдаж болох буй за.